За ингээд даунтаун ихэд ерөнхий консулын хажууд Монгол хоолны газар нээж ирсэн гэж байна. Тэгээд Монгол хоолыг авах явчихна. 650 Clay Street байдаг газар явчихна. Сэмэнэ. Ингээд сэтгцэн Монгол хоолны газрыг за ингээд Наадам ресторан Сан Францискогийн одоо ерөнхий консулын хажууд байдаг Наадам ресторанд ингээд хоол идэх сууж байна. Наадам рестораны меню нь энэ байна. Иймэрхүү хоолнууд хоолнуудаар үйлчлэх юм байна. За тийм хорхог авлаа. Шүлтэй цайгаа авлаа. Тэгээ бас хуушур гэж байна. Хэнэ хасаа гоё юм. Надад энэ рестораны доторх чимэл гоё хуушур ирж байна. Том хуушур. Тэгээ хуваацсан тавг мөр гоё юм байна. Тэгээ гараар татсан юм байна. Чингис хааны хоол гэж чинь хайр хүмүүс болтой тоглоод байна. Тэмээ. Энэ гоё мэнжин байна. Тастай хавхад. Okay, this is a goulash. Энэ дээрээ за гуляш идэ. За ингээд энэ гуляш гоё хийсэн байна. Яамаа. За энэ сая үйлчлүүлсэн Монгол хоолны газар амттай хоолтой байсан. Тэр тусмаа одоо махан нь бол ингээд яг гоё сайхан болгосон амттай юм хоолтой газар байсан. Тэгээ та бүхэн маань хэрвээ одоо энэ газар очих боломж байх юм бол ороод ингээд Монгол хоолоо идээд гоё сайхан үйлчлэл гарч болно. Нэг юм хэлмээр байсан тэр би өөрөө ингээд давсгүй хоол цай уух дуртай байдаг. Тэгэхээр цай бол бүх одоо ширээн дээрээс цайныхаа цайгаа жоохон давсын баг хийвэл надад илүү таалагдсан. Гэхдээ мэдээж хүн болгоны амтлах одоо амтлах мэдрэмж өөр өгдөг. Тэгэхээр давстаа уудаг хүмүүс нь давсаа бас нэмж ууж боломжтой нөө тусдан давсыг тавьчвал за тэгээд та бүхэн маань энэ газараар үйлчлүүлээрэй. Баяртай.